За өглөөний минь төргий итгэлээ аханд үсэ. Тэгээ өнөөдрийнхөө эзний үгрээ орохоос өмнө хамтдаа эзэн бурхан руу хандан залбирцгаая. Бидний хайртай их эзэн минь таньда баярлалаа. Энэ гайхалтай шинэ өглөөний төлөө танд талархаж байна. Тэгээ өнөөдрийнхөө үгийн цагийг таны өмнө өргөж байна. Эзэн минь таны үг бидэнд итгэл найдвар, урам зориг бидэнд бас чиглүүлэг болох болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр хамтдаа үргэлжлүүлээд бас гэр бүлийн талаар суралцголно. Христ гэр бүлийн тогтвортой байдал гэсэн энэ сэдвийн дагуу хамтдаа хуваалцна. Өнөөдөр бидний амьдралын хамгийн үн цэнтэй зүйл бол яхахгүй гэр бүл. Өчигдөр бид нар бас гэр бүлийн талаар Эфес номноос үзсэн байгаа. Тэгээ Библиэд дуулал 127-гийн 1-дээр эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагч нь дэмий хөдөлмөрлөнө. Эзэн хотыг хамгаалахаас нааш манай чинь дэмий сэрэн байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийг зөвхөн хүний хүч чадал, боловсрол, хөрөнгө мөнгө биш, харин Бурхны удирдамж, Бурхны өгөл бат бөх болгодог. Гэвч өнөөдөр олон гэр бүл сорилттой тулгарч байдаг. Мөн үл ойлголцол, санхүүгийн дарамт, өссөн орчны ялгаа, хорт зуршил, хүүхдүүдийн хүмүүжил зэрэг энэ асуудлууд нь гэр бүлийн хайр, итгэлцэл, хүндлэлийг аажмаар сулруулж байдаг. Итгэл бол зөвхөн сүм доторх зүйл биш. Харин гэр бүлийн өдөр тутмын амьдралын хэрэгжих ёстой гэдгийг зөвхөн сүм дотор явагдах ёстой зүйл биш. Харин гэр бүлийн өдөр тутмын амьдралд хэрэгжих ёстой гэдгийг бидэнд энэ сануулж байна. Тиймээс Библи бидэнд 4 чухал зарчмыг бас хэлж өгдөг. Нэгдүгээр юу вэ гэхээр төвчээртэй байх талаар. 1-р Коринт 13 дээр хайр нь төвчээртэй гэж хэлсэн байдаг. Жинхэнэ хайр бол төгс хүнтэй уулзрах биш, харин төгс бус хүнийг Христийн хайраар хүлээж авах явдал байдаг. Мөн удаахан зөрчлөө хоримтлуулахгүй байх талаар бидэнд хэлсэн байна. Эфес номын 4:26 дээр уурлавч нүгэл бүүлд уур хилэн дээр чинь нар бууж аргагүй гэсэн байдаг. Өнөөдрийн гомдол маргаашийн руу чинь таныг дагуулах биш, гэр бүлийн зүрхэнд хана. Өнөөдрийн гомдол маргааш руу авч явах тусам гэр бүлийн зүрхэнд хан босгодог байна. Тэгэхээр бид нэр хийндээ гомдож, ууралж, ууралсан үедээ бид нар бас хоорондоо эвлэрэх, нэг уучлах, хүлээж авах энэ орон зайг бас бий болох хэрэгтэй. Мөн 3 дугаарт үгээ зөв хэрэглэх хэрэгтэй. Бид нар альва үгийг эхнэртэй юм уу нөхөртэй хэлэхдээ маш бодолтой хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар үгээ буруу хэлснээсээ болж эсвэл хатуу хэлснээсээ болоод бие бинийгээ шахлуулж гомдоодог тал байдаг. Сургаалт төгс номын 15:1 дээр ийдэг хариулт нь уурыг зайлуулна гэсэн байдаг. Нэг ширүүн үг шарх үлдээдэг бол харин нэг ийдэг үг тэр зүрх сэтгэлийг эдгэж байдаг юм ахын төсөө. Эцэст нь уужилт сурах хэрэгтэй бид нар. Бурхан биднийг уужилсан шиг бид бие биенээ бас уучлах ёстой. Уучлал бол сур далай байдал биш, харин Христийн хайрыг амьдралдаа хэрэгжүүлж хүч байгаа. Тэгвэл бид юу хийж болох вэ? Гэр бүлэрээ хамтдаа залбирч болно. Мөн нэгээ ойлгохын тулд хамтдаа сонсох ёстой байна. Мөн би биш, бид гэсэн сонголтыг, сэтгэлгээг бас биендээ суулгах хэрэгтэй. Хайрыг зөвхөн мэдрэмж ус өдөр бүрийн шийдвэр гэж үздэг байх нь хамгийн чухал. Алдаа гаргасан үедээ уучлах замыг үргэлж сонгох хэрэгтэй юм ахын төсөө. Мөн хүүхдүүд бол бидний хамгийн том өв эд хөрөнгө биш. Харин итгэлтэй амьдрал, үлгэрлэл хүүхдүүдэд өв хөрөнгө болдог. За юм биш. Мөн хүүхдүүдтэй бид том өв хөрөнгө, эд хөрөнгө өв болгон өгнө гэж ярьдаг. Мөн хүүхдүүдтэй бид том өв хөрөнгө, эд хөрөнгө үлдээх биш, харин итгэлээ амьдралаараа үлгэр жишээ болж итгэлийнхэн энэ өвийг залгамжлуулах нь хамгийн чухал байна. Гэр бүлийн тогтвортой байдал нь төгс хүмүүсээс биш, харин Бурханд хамтдаа найддаг, итгэдэг, хамтдаа залбирдаг, зогсдог хүмүүстээр бат зогсдог байна. Номлогчийн өгс номон дээр 4:12 дээр хэн нэгэн дайран дайлж чадах бол хоёр нь нэгийг няцаана. Горомсолж өрсөн сур тийм ч амархан тасардгүй гэсэн байдаг. Иймээс Христ гэр бүлийн маань төвд байх үед нөхөр эхнэр хоёрын холбоо улам батжиж, үр хүүхдүүд нь итгэл тунд өсөж, гэр орон маань Бурхны алдрыг илэрхийлэх гайхалтай орчин болд юм аа. Тэгээ өнөөдрийнхээ цагийг дуусгаад эзэн Бурхан руу хандан залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө, ойлголтын төлөө танд талархаж байна. Эзэн минь таны үгнээс урам зориг, итгэл найдвар,
бас бид нэр хэрхэн таны үгийн дагуу алхаж амьдрах бай талаар суралцлаа эзэм. Тэгээ нөхөр хүн хэрхэн байх, эхнэр хүн хэрхэн байх талаар бас бид нэр дахин суралцж байгааг л танд талархаж байна. Тандаа баярлалаа эзэм минь. Бүх алдар магтаал хүндэтгэл зөвхөн танд байхалтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.